Улсын аварга малчин манай ангиас төрлөө. Засгийн газрын 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын улсын аварга малчин, улсын хошин аварга малчин, улсын аварга сайлчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч, улсын аварга тариаланч хамт олныг шалгууллаа. Үндэс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлж байгаагийн 8.7% нь хөдөө аж ахуйн салбарт ногдож байна. Монгол улсын хөдөөгүй үйлдвэрлэлийн 85% нь хөдөө аж ахуй цуурилсан эдийн засагтай бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэл нь хөдөөгийн голлох бизнес хэвээр байна. Энэ их хөдөлмөрийн хүчээр 2025 оны улсын аварга малчнаар Төв аймгийн Мөнгөн морд сумын Жаргалант багийн малчин Сэрэн доржийн Хуйгбаатар шалгарсанд 1989 оны 8-ын А банкын хамт олон найз нөхдөд нь халуун баяр хүргэж байгааг хүлээн авав. Ангийн хөвгүү маань Төв аймгийн Мөнгөн морд суманд төрсөн. Одоо 52 нас хүрч идэр залуу хийж бүтээх үедээ гэлзэж байна. 89 онд 8 төгссөн. Тийм 8 сургуулиуд Мөнгөн морд сургууль төгсөөд тэгээд ээж аавтайгаа манай ээж аав энэ малчин хөлтэй. Огон бит хоёр додон хүүхэдтэй бүгдийн сайн сайхан өсгөж дандаа мэрэгжилтэй болгож энэ дороосоо хоёр хүүхдүүд маань голцоо маань дээр сайн амьдэрч байна. Тэгээ хоёр Хуйгбаатар маань улсын аварга гэдэг их алдар толтой сайхан төрийн хайр хишиг хүртсэн минь маш их баяртай байна. Би ч аймгийн аварга болсон аймгийн депутатаар 2 удаа сонгогдож байлаа. Тэгээд төрийн хайр хишгийг хүртэж өгдөө болтлоо насалж байгаа баяртай л байдаг да. Манай өвгөн чинь их ажилсаг айхтар сайн хүн байсан юм аа. Баригдын дарга хийж байсан, тоовөртөгч хийж байсан, ааганд хийж байсан, ажил төрөл айхтар зохицуулдаг, хүүхэд чухтаа сайн хүмүүжүүлдэг тийм сайн хүн байлаа да. Аймгийн алдарт уяач, сумын алдарт уяач тийм хүн байсан. Ангийн хөвгүү маань амбал 6 эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. 1992 онд нутгийн бүсгүй Цэрэн доржийн цэцэг мөнхтэй гэр бүл болж 3 хүү нэг охин төрүүлж өсгөн өнөр өтгөн сайхан амьдарч байна. 4 хүүтэй. 4 хүмүүс маань том хүмүүс маань оюу толгойд инженер хийдэг. Дунд хүү маань бит хоёртой тусалж байгаа юм дээ. Тэрний дараачих охин маань хотод 10 дугаар анги. Одоо юу гэдэг вэ? За баг хүү маань нэг 2 дугаар анги. Нуанзаа. Тэгээ. Бидний дуудаж сурснаар Агийн маань бага наснасаа мал маллаж тасралтгүй 36 жил малчнаар ажиллахын зэрэгцээ. Эхнэр цэцэг мөнхөн өнөр дэлгэрэх тулаг компани байгуулж 8 нэрийн хүнсний дэлгүүр, кофе шоп, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж сүүлийн 20 жил тасралтгүй үйлчилгээ үзүүлж байна. Хэрхэн бие биенээ дэмжин хүсэл мөрөөдлийнхөө зүг хамтдаа зүтгэвэл амжилтаар дүүрэн аз жаргалтай амьдрал бий болгож чаддгийн тод жишээ гэлтэй. Тэрээр 1988 оноос аав ээжийнхээ мал маллах ухаанаас суралцж ардын аж ахуйтай малчнаар өнөө хүртэл ажиллаж ирэхтэй. Мал сүргээ 4 төрлөөр нь өсгөж 2022, 2023, 2024 онуудад жил дараалан 1500-аас 2000 гаруй толгой малтай болж зах зээлийн эдийн засгийн нийгмийн үед мал сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд зохицон ажиллаж, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нийлүүлэх, амьдралын боломжгүй бага орлоготой өрхүүдийг дэмжин, төсөвт байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулахад гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Сүүлийн 3 жилдээ зах зээлд 500-аас 600 толгой мал буюу
10-аас 15 тонн мах болон бусад мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулсан ажилсаг залуу маань зах зээлийн харилцааны давуу талыг бүрэн ажиглаж мал аж ахуйгаас жилд дунджаар 100-аас 150 сая төгрөгийн борлуулалт хийж малын үйлдвэр угсааг сайжруулах, хашаа хороо шинээр барьж худаг ус булаг шанд засварлах, хадлан тэжээл бэлдэх зэрэг мал аж ахуйн шаардлагатай ажлуудад жилбэр 25-аас 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хэвссэн туршлагатай малчин өрхийн нэг болж чадлаа. Үүнд түүний гэргийн тус тэм үгээр хэлж баршгүй байна. Анги дайз маань ажлаа хийж гүйцэтгэхээс гадна бусдад туслахаа хэзээж орхитгүйг бүгд мэднэ. Цөө малтай буюу малгүй өрхийг бод бог малаар малжуулах, ижвэрэн тавилгатай гэрээр туслах, сар бүр 5 өрхийн 5 туслах малчинг залинжуулж, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 2 өрхийн мал аж ахуй эрхлэх ажлын байртай болгоход нь тусалсан байна. Мөн хөдөлмөрөөр хорших малчдын бүлгийг бий болгож, хамтран ажиллах үйл явцыг дэмжин өөрийн ах дүү нутгийн иргэдийг түшиглэн хэрлэн их нөхөрлөл болон Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд өнөр дэлгэрэх мандала хоршоо байгуулан ажиллаж бэлчээр хатлангийн талбайг зөв зохистой ашиглан хавгаад талхлагтал зөвлөлтийг бууруулахад нутгийн иргэд малчдыг манлайлан оролцож байна. Дэл сүүлэнд чинь салхи эргэдэг болохоор адуу чи тэнгэрийн амьтан юм билээ. Эргэтэн налаа зогсоход түшигтэй байдаг болохоор адуу чи анд юм билээ. Хоёрбаатар маань моринд хайртай адуучин хүн. 2006 оноос малчин уяаж аавынхаа хурдны морь уйх арга ухаар ирвлэн морь уйж нийт 50 гаруй айраг төрөв авсан. Багын найз маань баг сумаас өгөгдсөн соёл олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэл, малын тоо толгойн албан татвар болон бусад хураан хэмжээг цаг тухайд нь төлдөг тэргүүний малчин. Ийм мундаг хөдөлмөрчин найзын минь сум аймаг улсаас өндөр үнэлж 2009 онд сумын сайн малчин, 2014 онд аймгийн сайн малчин, 2020 онд аймгийн хошоо аварга малчин, 2022 онд хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны үйлдвэр худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг, 2023 онд хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэг, 2023 онд Монголын радиогийн 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрмжит алтан тугалын эзэн зэрэг шагналаар тус шагнагдаж амжилт гаргасан бөгөөд 2025 онд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол улсын аварга малчнаар тодорсон найз чамаараа ангийн нөхөд чинь бахархан ажил амжилтаараа тэргүүлж байгаад нь дахин баяр хүргэж мянган сүргэн уул талаан чимэх болдгоо. Малчин таны зүтгэл улс Монголон чимэх болдгоо гэсэн ёроолыг өөдөөд нь өргөн дэвшүүлэн эрүүлэн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ёроож байна. 1999 оны 8 А банкын хамт олноос